Hayır okul dedi değil mi hayır? Tamam. За нэг тахад хэлээ. За өмнө чигээр бид юу нэг тахаа өгсөн билээ үстэй. За энэ юу гараа. Тагтай гараа. За тийш яа. тэрний өмнө үстэй бие. За тэгвэл одоо энэ бүхэдтэй хавталтай өнөөдөр бүхэн тусах хэсэг явуулсан. За тэгэхээр өөрөөр усыг ямар ихснээрээ яаж авах юм бол үстэй. Үнцээрээ заавал үнцээрээ. За тэгвэл энэ багш нь үнцний татвар бүсгийн зургийг энэ томруулаад ингээд зураг хуудсан дээр гаргасан байна. Энэ зураг хуудсан дээр энэ мэдээж үнцний энэ хамгийн давтлах юу? Үнцний төгсөө ер нь ямар үнэтэй вэ? Үнцний үзүүрийг хамгаална. Үнцний үзүүрийг хамгаална тийм ээ. Өөрөөр юугаар оруулах вэ? Үнцний татвар бүр үзүүрийн гэмтэж хэмээн яах вэ? Тэгвэл үзүүрийн гэмтэж хэмээн. За энэ имийг томруулаад харсан энэ юм байна. Үнцний үсэнцээр. Үнцний үсэнцээр энэ үсэнцээр энэ бас ямар үстэй? Басны үнцнийхээ үсэнцүүдээр цаад татаа дэшээ хуусаараа яах вэ? Хуусаараа дамжуулаад юу дачвэ? Яснаас өмнө юу яах вэ? Шишээ мэдтэй тийм шинэ. Шинээсээ юу дачвэ? За энэ үнцний татаа хэлцгийг за тэгвэл энэ бүрийг тодорхой. Энэ үнцний кэсэдэн гэж юу хэлээд байгаа вэ? Ямар чиглэлээр яаж дамжих гэсэн юм бэ? Юу дэше дамжих? Яагаад усан эсэс бодсон? Энэ үнцний кэсэдэн буюу энэ одоо ингэ дэше тэнцэх сумаар заасан үнцний кэсэдэн буюу гоос одоо царсан усаа дэшээ ишин дамжуулаад ишнээсээ энэ нарчныхаа гоосод дамжуулаад нарчны гооснуудаараа ороод ингээд нарчныхаа судлуудаар одоо нарчныхаа дөөлөг шүдэд очдог байна тийм ээ. Энэ дэшээ цэглэх дамжиж байгаа юу вэ? Өмнө үлдсэн тийм ээ. Сайн байна. За тэгвэл одоо сургуулийн навч маань ер нь ямар үнэтэй юм бэ? Навч нь үнэтэй дамжуулахаас өөр ямар үнэтэй? Үнэтэй өөр үгүй юм. Дамжуулахын хэлсэн усаа дамжуулах. Зүйтэй гадар сургуулийн ануучин сайрсан. За дараа нь хас нэг үр мэдээ өөр юм. Шив бодгийг яах вэ? Хаадаг хийж дуусна. Сайн байна. Эрдэнэцийг хаадаг нөөцлөг өгөхтэй шүү тийм ээ. Дамжуулах гэдэг бид нар хэлсэн шүү дээ. За тэгвэл одоо тэгвэл үнс юм үстэй татах. Дамжуулахаас гадна юм уу? Ишний ямар үстэй? Ишээ үнсний ишээ. Батгүй байх юм уу? Эцэг батгүй. Хасаг батгүй. Өөрөөр үргэнэ. Тэсвэр эрэ шахахгүй ишээ үнсээ яах вэ? Бүтээрээ гадаад гиссэн байна гэдэг. За тэгвэл үнстэй сорон авсан хоол усан эцэгтэй ишүүд мэдээж яах вэ? Юу дамжих вэ? Нэлээд сарнаас ямар үстэй юм? За тэгвэл одоо хэлсэн наач ямар үстэй юм? За тэгвэл одоо хэдүүлээ энэ хоорондоо холбоотой болоод тусдаа бие ингээд өөрөөр бүсгэж явах гэдэг. Холбоотой байх гэж бодож байна уу? Хоорондоо. За тэгвэл одоо холбоотой юм уу, холбоогүй юм уу, хоорондоо харилцаа одоо байна уу гэдгийг батлахын тулд башин цаанаас ажлын хуудас өгсөн байна. За өнөөдрийн бичлэг маань багшаа. Хоёр хүүхдийн гол нэг ажлын хуудас хосоор ажиллаад өгсөн. За тэгвэл одоо бид сэдв ба энэ юу гэж ийм тусад бичээд үтгэнээс өргөмлийн биеэр усыг цэц дамжихыг бидүүр гэсэн ийм тусад бичээд өгөх юм байна.
대책들 공부 위에 열심히 와서 배들 야고 일로
аваад яг энэ зааврын дагуу юу юм бэ? Тэрэндээ тавьсан ургамлын гэрчүүдийг авч өөсний дотор тал хатсан өөрчлөлтийг ажиглаж бичнэ үү гэж. Танайхаа санбат үгүй. Яг яаж хийх вэ? Юу юм яах вэ? Тэгтээ мэдбэгийг ажигласан уу? Гадна талаас нь ажигласан уу? Та ажиглаарай. Танай гадна талын. За, юу яах вэ? Яасан бэ? Яасан бэ? Өөрөөр хэлбэл юу ажиглаж байна уу? Та ажиглахаар юу байна? Наасан байж чадчихна. Жоо чихтэй. Энэ баг дээр байна. Танах баг уушаагүй тийм ээ. Танах дээр яасан байна? Яг энэ танах дээр уурсан дотор талдаа ямар байна? Зарим газар чихээр харин удаан уушаад байгаа юм. За, өөрчлөлтөө бичээрэй. Тэрэндээ тавьсан ургамлын гялгар түүхийг авч өөсний дотор тал гарсан өөрчлөлтийг ажиглаж бичнэ үү гэж заавар. Зааврынхаа дагуу хийчихлээ. Энэ уусан дээр нь таа. Уусан дээр хөө. Ой надад сая байхгүй. Бас ийм усан тусдад гарч ирсэн. Яахгүй. Энэ юу? За дараа нь уусан дээр. За ширээ дээр чинь бас нэг хоосон уусан тавьсан байгаа. Тэрийг таглаа. Хоосон уусан та хамгийн онгод ба. Хоосон уусан чиг байна. Чиг нэг яг энэ чиг байна хараа. Хоосон уусан гараа ирээд. Хоосон уусан гараа ирээд чиг нэг байна. Байхгүй. Энэ ямар нэг уусан уусан байна. Байхгүй да. Яагаад яахгүй юм бэ? Одоо загвар даадгүй гурваа. Энэ урмагтай байсан юм. Хайртай. Тэрийг чинь өөрсдөө хавраад дараа нь чи хаанаас үстэй байна? Чи хаанаас үстэй? Тэрийг бодож байгаа юу? Дараа нь багшны хайртай юм. Яасан танаа? Би босоод суугаа гараад ирсэн. Ширээний дотор баруун дээрээ хат мөдийг авчихсан. Хата уусны дотор тал гарсан юм гэж хэлсэн. Ургамлын татсан усны дотор би болоод уусны хөдөж дэшиг уусаж жижиг бослоод би ясан. Тэр усны дотор
навчигуудаа битүү удаа багтахад дээшээ ууртрага ууршиж юу ууршиж байгаа. Тэр усыг чаанаас авч байгаа. Хөрснөөс бүгд битээ хөрснөөс ишээр дамжаад навчин юу исэн байх вэ? Уссан байх. Тэгээд гаднаас нь ажиглах юм ажиглахээс танайд хамгийн ажиг. Өөрийнхөө гаднаас ажиглах юм байсан. жижиг бөмбөг Усны бөмбөгүүд яасан. Тэгвэл ус ямар хэлбэрээр навчнаас гадагшиж цуг. За тэрийг хөрсөн дээр биччихээ. Дараа нь хахаад юм. Дараа нь өөр хаанаас үүссэн бэ? Тэр навчны жухам хаанаас нь тэр гараад байгааг асууж бодож байгаа юм. Хаанаас нь гараад байгааг одоо энэ наадах нэгийг уншиж үлдэн дээр яриа тийм ээ. За одоо өөрсдөө дотоод байсан үлдэн дотоод хаанаас үүсч болсон байгаа юм бэ? Улсын дотоод ер нь ямар юмар яаж гаргахад байгаа юм бэ? Зүйтэй. Энэ нь амсраараа гэсэн ууштай тийм ээ. Начны амсар хаана гэдэг нь яг гараа ууштай байгаа юм шиг. Начны амсар хаана байгаа? За энэ. Начны батгуудын начны амсар байдаг тийм ээ. Тэр начныхаа амсраар усыг ууштай яасан байна. Агсан байна. За түлхнээр усыг хичээнэ. Усыгээд нэг савтай усыг нь 20-30 тусах хүнсний будаг хий. Хүнсний будгийн хэмжээ их байх тусам сайн байна. За. Бэгийнх нь ажиг уншаад. Гэрэл тас уншаад. Бэг. Цагаан. Урмаг хоёр сүлийг гэрэлтэй хамтаа. Гэрэлтний шороо усан сайдар угаа. За бусдын бүгд дагуулаад мэдчихв. За. Тэр энийг бүрдүүлсэн. Хажуу. Танаа бүрдүүлсэн нэг нь уншаад тань. Тийм. Нэг урмыг нь цэвэр устай шилэн савн, нөгөөг нь бодгийн улмтай савн гэж тавина. За, гэн атеисний хатан гэж. Тавмаш. Харин хамгийн дараа 2-5 тавсан ороогүй эсэг бүрийн өвгөн өөрсдийг ажиллах. За энэ энийг бас бэлдээ тавьсан байгаа. Яагаад гэвэл энэ 24 цаг явагддаг. Туршилт учраас хамгийн өмнө бараг би 2 хоногийн өмнө бэлдсэн гэсэн ч гэсэн өвчийн өдрөд учраас энэ маань бас
удаа явагдаж байна. Ингээд нөгөө хоёр шидэн савнд нэгэнт нь хүнсний бүдэгтэй. Энийг багш нь энэ хүнсний удаан бодлыг ашиглаж хийсэн байгаа. Нөгөөх нь болохоор зүгээр усыгээд хоёрын нь харин цагаан цэцэгтэй одоо цэцгийг сонгож авсан. Яагаад гэвэл та бүхний ширээн дээр бүгдээр нь цагаан цэцэгтэй цэцэг тавих боломжгүй цагаан цэцэгтэй цэцэг ховор байсан учраас ингээд таамаг үзүүлэхээр тавьсан байгаа. Тэгэхээр байна одоо яг үгтэй зэрэг энэ хүнсний бүдэгтэй усаа 24 цаг байлгацсан. 24 цаг байлгахаар одоо мэдээж яах вэ? Үнсээр дамжаад одоо энэ үнсээр дамжаад ишин яах вэ? Ишин гэхэд энэ ишний уюуд яасан байна вэ? Ишний энэ уюуд одоо ишээ авчирсан хэсгийг үе гэж нэрлэдэг. Ишээ авчирсан хэсгийг үе гэж нэрлэдэг чинь энэ үе болгон яасан байна? Араа тод өнгөөр удагсан ингээ энэ дотор дэшнээ юу явж байгаа? Үнсний бүдэгтэй одоо уусмаг явж байгаа тийм ээ. Энэ үндсэндээ энэ бол газрын хурц гэж үзнэ нэг. Тэгэхээр газрын хурцнаас ишээ үнсээр дамжаад ишээ юу орж ийн вэ? Шив болсон байх юм уу? Юу аа вэ? Би эцэст тусдаа хамт дэшээ явж байгаа гэсэн үг. Дэшээ явж байна. За тэгсээр яагаад юу хаана очих хэвтэй? Навчаад дамжаад цэцэг очоод одоо усан бүдэгцэн савтай цэцэгний өнгө ямар болсон байна вэ? Ягаангүй өнгөтэй энэ юуныхаа өнгөтэй ойролцоо болсон байгаа. За тэгээ энийг одоо яагаад ингэж дүгнэлтийг та айлж чинь энэ? Дүгнэлт цэвэр устай савнд байлгасан ургамлын цэцгийн өнгө ийм байхад усны байх цэцгийн өнгө ийм байсан. Яагаад үүнийг та айлж чинь? Дүгнэлтээ уустай гарна. Сатхоо гай. хамгийн гоё үнэн зөв сайн дүнс гаргасан. Хөрсөн байгаа юм чи шиг байсан мөн үү? Биш ямар байсан юм? Эрдэс тавсан биш юм. Тэр ямар чиглэлээр дэшээ тавьсан сая яа. Шинэ чамруу дамжуулж байгаа юм уу? Дамжуулж байгаа шүү дээ. Энэ сараа аваад дамжуулж байгаа. Шинэ гэж тэгээ өөртөө энэ яагаад
Şimdi
Mama atıyor. Sonun buçuk hava doğursa mama patron atıyor.
Багштай юу авч. За гэрэл даалгавар бичээрэй. Гэрэл даалгавар. Гэрэл даалгавар. Гэрэл даалгавар бичээрэй бичээд авах. Гэрэл даалгавар бичээрэй бичээд авах амжилт. Өөрөөр хэлбэл шин өөрөөр шингэж авахдаа хөдөлгөөн хүчин юу вэ? Өөрөөр шингэж авахдаа хөдөлгөөн хүчин юу вэ? Эсвэл өөрөөр шингэж авах хөдөлгөөн хүчин юу вэ? Энэ дээр бодож ирнэ. Эргүүлж ирнэ. Таамаглаж төшөөж ирнэ энэ дээр. Гэ таамаглаж гэсэн та юм юу вэ? Өөрөөр шингэж авах хөдөлгөөн хүчин юу вэ? За тэгэхээр өнөөдрийн бүтээл бид нэр өөрөний биеэ өөрөөр хэлбэл дамжих юугаар илрүүлсэн? Юугаар илрүүлсэн? Дүнийгээ яасан? За ингээд ажлынхаа онцлогыг багтаа. Ураагаад нөгөө хүүхдүүдийнхээ үнэлгээ, агийнхаа жишээний үнэлгээг 자,